Шагдар нэгэн удаа эзэн ноён Эрдэнэ дүүрэгч ван Цэдэн Содомыд очиод байх үеэр ноён чамаг ер нь горгүй их тэнхээтэй гэлцэх юм. Би чиний чадлыг нүдэрээ нэг үзэх юмсан. Даанч ойр хавьд үүнийг өргөчих гэмээр том юм алгадаа гэж ярьж суужээ. Тэндээс ноён гадааж босоо шагдарч даган гарч уяатай морины зүг яаралгүй сажлан явтал ноёны гэрийн гадаа үхрийн нойтон шир хоёр талаас нь бариад мөнгнөж байгаа хоёр хүнийг харж түүн рүү дөхөн очиод шагдрыг дууджээ. Заахөө энэ ширийг голоор нь зүсэх гэж энэ хоёр хутган даахгүй мөнгнөж байгаа юм байна. Тэгж ажил болгоод явах уу? Чи шуудхан цууд ачих юм биш үү гэж тоглоом шоглоомын завсар инээмсэглэн хэлсэнд шагдар тэрхүү ширийг шүүрэн авч шанааны хоёр годноос барьж үзээд бодлогошрон дийлдэхгүй үсттэй үзэдээ хэрэг дийлвэл ноёнтой юу харилцсан бол гэжээ. Үүнд ноён би чамайг энэ ширийг цууд ачих юм бол өндөр борыгоо өгнө гэжээ. Ноёны өндөр бор гэж хошуу нутагтай сайхан гэгддэг морины нэг үлээ. Тэгээд шагдар үнэн байгаадаа гэж өөрөө ирэхгүй асуусанд ноён үнэн би хэлсэн амдаа хүрдэх хүн гэжээ. Энэ сацуу шагдарт бэр хүч нэмэгдэх шиг болж ширний хоёр годноо сайн барьж байгаад гинт хүчлэн татсанд үхрийн нойтын шир яг голынхоо халзыг дагаад дуу шуугээ цуурган төдгнөө хоёр сайхан тал шир болох нь тэр. Ингэж босоо шагдар нэг сайхан өндөр бор морьтой болж нэр алдраа улам цуураад тулсан ажээ. Монгол үндэсний бүх хурдан морийг багтаасан 400 гаруй зураг тайлбар намтартай Дэ Монгос гэрэл зургийн цомог номын сүүлийн захиалгуудаа авч байна. Холбогдох утас 7230 тэгтэг 39